Та яг одоо Inside Out нэвтрүүлгийг үзэж байна. Өнөөдрийнхөө дугаараар бидний бодол болон итгэл үнэмшил бидний амьдралд хэрхэн нөлөөлөг талаар ярилцах болно. Бидний дотроо зөв гэж боддог итгэл үнэмшил нь яг үнэхээр зөв байдгүй. Түүнийг зөв таньж өөрчлөх арга байгаа юу гэх мэт олон асуултанд хариулахаар сэтгэл судлаач, цэцэн бэлэг болон хүний хөгжил судлаач Мөнх Жаргал нарыг урьж оролцуулсан байна. Нэвтрүүлгийн дэмжигч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг элит цэцгийн дэлгүүрээс. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн хоёр зочиндоо маш их баярлалаа. За тэгээ манай нэвтрүүлэг хийхдээ дандаа нэг сэтгэл зүйчтэй чи үнийг зочинтой явдаг. Тэгээд манай нэвтрүүлгийн түүхэнд хамгийн анх удаа хоёр зочинтой ирж байгаа тий ярилцах байгаа юм сэдв болж байна. Энэ сэдв маань болохоор алдаатай итгэл үнэмшил гэдэг юм сэдв байгаа. Тэгэхээр бидний дунд маш түгээмэл байдаг ч гэсэн миний бодлоор жоохон баг зэргийн тэр болго ярьдгүй ч юм уу эсвэл нуутмал байдаг юм болов гэж би ойлгож байна л да. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо хүний хөгжил судлаач Мөнх Жаргалахаас асуух. Яг энэ алдаатай итгэл үнэмшил гэдэг зүйл яг хүний хөгжил талаасаа ч юм уу те тарих мэдрэлийн талаасаа ч юм уу яг юу гэдэг вэ гэдэг талаас нь ярил. Аливаа нэг зүй тогтол жам ёсны тэр үйл явцын талаар би дотооддоо эн чинь ийм юм байна штэ гэж итгэж байгаа тэр итгэл маань буруу байвал алдаатай байвал. Эсвэл ямар нэгэн гадаад ертөнцийн талаар гажууд буруу төсөөлөл миний дотор бууцсан байвал. Жишээлбэл нөгөө чухал биш зүйлийг хитрхийг чухалчилсан байж итгэцэн байж болно. Хэрэггүй зүйлийг хэрэгтэйгээ бодсон ирнэ. Хэрэгтэй зүйлийг хэрэггүйгээ итгэцэн байж болно. Тэгэхээр энэ шийдвэр гаргалт энэ итгэл үнэмшлүүд чинь тэр шийдвэр гаргалтуудыг дандаа чиглүүлж яадаг суурь нь болж өгдөг. Тэгэхээр итгэл үнэмшил алдаатай байх юм бол шийдвэр гаргалт алдах магадлал өндөртэй. Итгэл судлалын шинжилгээ ухааны үүднээс те belief system theory гэж бүр маш том онолж байгаа. Бүр энийг ингээд аюу олон талаас нь судалсан те. Тэгээ тэнд юу гэж үздэг гэхээр итгэл үнэмшил зан үйлийн харилцан одоо тэр хамаарлыг судлаад байгаа. Өөрөөр хэлбэл итгэл үнэмшлийг юу хэлээд байна гэхээр би юуг үнэн гэж үнэмшин тэрэндээ итгэж байгааг л итгэл үнэмшил гэдэг байгаа шүү дээ. Миний хувьд үнэн гэд ботчихсон зүйл. Тэгэхээр итгэл үнэмшлийг ийм гурван түвшинд хувааж авч үздэг л дээ. Хувь хүний түвшинд өөрөөр хэлбэл тухайн хүн өөрийгөө хэрхэн хүртэж байгаа. Эерэг юм уу, сөрөг юм уу те. Дээрэс нь тухайн хүн бусад хүмүүсийг хэрхэн хүртэж тайлбарлаж байгаа. Тэгээд тухайн хүн юмс үзэгдлийг хэрхэн хүлээж авч тайлбарлаж байгаа ингээд хувь хүн бусад хүмүүс одоо ерөнхий нийтлэг одоо тэр бол одоо world гэдэг аа те дэлхийн энийг одоо бусад юмс үзэгдэл гэж хэлж байна. Тэгэхээр энэ гурав хэрхэн яаж бий болж бүрэлдснээс тухайн хүний одоо нөгөө self concept буюу одоо бие үзэлтэй өөрийн одоо тухай тэр одоо үнэлэмж бий болж байгаа юм л да. Нэг эмэгтэй ингээд 5 удаа үерхэд 5 эрэхтэд ингээд хаягдсан байгаа байхгүй юу? Тэгээ ирчүүд ер нь л худлаа юм байна. Би одоо хахиж хүмүүнтэй суухгүй. Энэ бол ерөөсөө би бол ерөөсөө эрэхтэй хөнгөө амьдрах л хүн юм байна гэж итгэцэн тий. Тэгээ ингээ харсан чинь 5 удаа яг нэг ижил сонголт хийсэн. Тэгэхээр тэр хийж байгаа сонголтын суурь нь ахаал итгэл үнэмшил. Манай нэвтрүүлэгт хүмүүс захаа ирүүлдэг өөрийнхөө амьдралд болоод байгаа асуудлуудад зөвлөгөө авахар тийм захаа ирүүлдэг байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ захааг эхэлж уншаад тухайн хүний нөхцөл байдал дээр бас ярилцъя тийм ээ. За, намайг Ц гэдэг би сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй байна. Миний асуудал бол би өөртөө маш итгэлгүй. Ажлын бүтээмж болон гүйцэтгэлийн хувьд маш муу гэж өөрийгөө хардаг. Бусад хүмүүс ч гэсэн намайг үнэлдэггүй юм шиг санагддаг. Энэ нь миний өдөр тутмын амьдрал байнга сөргөөр нөлөөлдөг. Би үргэлж айдас сэтгэл зовнилд автсан байдалтай байна. Ямар нэгэн асуудал үүсгэхэд би үүнийг маш том алдаа мэт үзэж өөрийгөө буруутгадаг. Энэ асуудлыг шийдэх арга замыг олж чадахгүй байгаа. Тиймээс энэ талаар зөвлөгөө тусламж авах хүсэлтэй байна. Хэрхэн энэ төрлийн итгэл үнэмшлээс ангиж явах вэ? Мөн өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг хэрхэн ойлгож засч чадах вэ? Таны зөвлөгөө дэмжлэг миний хувьд ихээхэн чухал юм а. Танд баярлалаа гэсэн байна. Яг нөгөө энэ хүнтэй уулзаж ярилцах шал өөр штэ мэдээллийг авч зөвлөгөө өгөх те. Тэгэд нас нь бас хэдийн гэдэг нь их чухал байна. Жишээлбэл хүний ухамсарт тарих бол бид нар одоо бараг хүн бүхэн мэддэг болсон баг. Араасаа эхэлж хөгжиж байгаа 5 настайд бол яг бүтцэн бүрэн хэлбэр болоод үйл ажиллагааны хувьд бол 25 нас хүртэл хөгжиж идэг шүү дээ. Ингээл багаар хөгжиж. Өөрөөр хэлбэл 25 хүрсэн одоо хүн ухамсартайгаар нийгмийн харилцаанд орж шийдвэр гаргах 100% чадамжтай гэж үзэж байгаа байхгүй.
Тэгэхээр одоо 25-аас дээш настай хэрнээ ийм зүйл байгаад байвал тэнд ухамсар тархины үйл ажиллагаа сайн хөгжөөгүй, тэр нь бүрэн зүйд ажиллаж чадахгүй байгааг нь хэлбэр өгч болно. Дээрээс нь сая 2022 онд хэвлэгдсэн судалгаа Германд хийгдсэн. 19,000 гаруй хүүхдэр л өсвөр насныхан дээр хийгдсэн байсан. Итгэл үнэмшил хүний зан төлөвийг ч юм уу одоо бүрэлдүүлж гинөө гэдэг тэр ингээд судалгаа хийсэн байхгүй. Тэгсэн чинь өөрийнхөө талаар сөрөг одоо юм итгэл үнэмшилтэй хүүхдүүдийн ихэнх нь шуналтай болсон гэсэн тийм үр дүн гарсан байна. Одоо өөрөөр хэлбэл зорилго нь дандаа мөнгө те илүү хэд баялагтай болох өөрийгөө батлах гэх. Тэгээ яаж юм гэхээр нөгөө би угаасаа одоо чадахгүй намаа хүмүүс одоо муу гэж боддог гэдэг тэр итгэл үнэмшил нь одоо алдаатай байгаа шүү дээ. Тэнгүү тэрийгэ эд хөрөнгөтэй болох замаар нөхчин гэсэн үг. Сэтгэл засал дээр бол ерөөсөө алдаатай итгэл үнэмшлийг засах замаар тэр хүний одоо сэтгэл зүйг нь одоо засдаг тийм аргаар аргачлаадаг. Энэ дээр бол яг цэвэр итгэл үнэмшлийг авч үздэг байхгүй. Сошиал медиа хөгжсөн цагаас хойш ерөөсөө хүн нөгөө яг би өөрөө үзэл бодлыг илэрхийлэх ёстой мó ёсгүй мó. Энэ яг энэ хүний өмсөж байгаа хувцас нь үнэхээр яг гоё юм. Би энийг өмсөх ёстой мó өмсөхгүй мó гэдэг юм нэг юм нөгөө хүнүү мол очиж үзээг бол хүн биш болно гэдэг шигтэй бүр ингээд нэг юмд ингээд контролд болоод ингээд бид нар байгаад байгаа юм шиг байна. Тэгэхээр нөгөө хүн маань түрүүний залуу шиг би нэг л биш байна гэдэг өөргөө мэдсэн. Гэхдээ энийгээ засах гэхлээр тэр хүнд нэг юм дассан юмнасаа гарахад нэг айц байгаа гэж би бодоод байна л та. Би өөрийгөө өөртөө итгэлгүй гэдгийг би мэдж байгаа. Гэхдээ би яаж өөртөө итгэлтэй болох юм бэ? Өөрт гинт ингээд өөр хүн болоод ирэх надад чадвар байгаа юу? Энэ зөв үуч гэдэг юм уу те? Тэр нэг юм хооронд нэг юм өөрчлөлтийн хооронд нэг юм явдаг процесс айцтай тулгардаг байх л гэж би одоо хараад байна л та. Яг саяны энэ дэр жишээлбэл яг нийтлэг нэг юм зөвлөгөө санал болгоод гэн. За эхлээд өөрийгөө нэг таны мэдээд өөрлөгөө өнгөч гэх яг. Тэгэхээр энэ хүн бол өөрлөгөө ямар ч гэсэн ингээ өнгөө нэг болж байгаа болохгүй гал нэг мэдсэн ба штэ. За тэгээ тэрийгэ тэмдэглээд авчих. За тэгэнгүүтээ за ер нь л би ийм байна гэнгүүтээ энэний яагаад ийм болсон гэж ер нь бодож байгаа юм даа шалтгаанаа гаргаж ирэх юм те. Жишээлбэл өөртөө итгэлгүй байна. Яагаад өөртөө итгэлгүй болсон гэж бодож байгаа шалтгаан айгуу чухал байхгүй. Тэрийг үүтгэж бид нар жишээлбэл өөртөө итгэлгүйнийг өөртөө итгэлтэй болгохын тулд шалтгааныг нь олж иж тэр шалтгааныг засч иж л өөртөө итгэлтэй болно шүү дээ. Тэгэхээр юунаас болж би ийм болсон юм болоо гэдгээ ахаад маш сайн одоо ингээд бясалгаж бодох хэрэгтэй байдаг юм лээ. Ер нь бол нөгөө хүн дуртай давш мэдхгүй тэл тэгээ яваад байгаа гэсэн. Ер нь ярьдаг л да нэг шин дадал суух хугацааг бол 21-ээс 90 хоногийн хугацаа гэж ярьдаг. Дээрээс нь бас нэг хийсэн туршилтан дээр бол махчин загсыг бол аккурд хийгээд шилээр тусгаалаад өөрийнх нь барьж идэг жижиг загснуудаа цуг нэг аккурд хийсэн ба. Тэгээ нөгөө загс яах вэ гэхээр нөгөө жижиг загснуудаа дайрахлаар шилэн хантай юм чинь идэж болохгүй. Тэгсээр аваад тодорхой хугацаанд 60 хоногийн дараа дунд хаалтыг авсан чинь нөгөө иддэг загсаа идэхэ болж яг тэдэртэйгээ адилхан зүгээр хамт амьдэрсэн гэж. Тэгэхээр тэндээс ямар дүгнэлт хийсэн гэхээр аливаа амьтан өөрийгөө хин гэдгийг мартахад 60 хоногийн хугацаа хэрэгтэй гэх мэтлэн гэдэг дүгнэлт. Тэгэхээр энэ чинь ер нь нөгөө 60 хоног чи 21-ээс 90 хоног дотор байгаа. Тэгэхээр өдөрт хэр олон давтж байгаа юм, хэр өөрөө их хүсэж байгаа гэдгээс шалтгаалаад хугацаа нь богноос урт руугаа тий. Гэхдээ ямар ч гэсэн ууггүй хийж чадвал 90 хоногийн дараа хүн өөрийгөө бүр шинжлэх боломжтой байна гэдэг нэг үнцэг. Нөгөөтэйгүр тэр би нэг биш байна. Үнэхээр би мөн үү биш үү? Миний одоо итгэж үнэмшээд яваад байгаа юм яг зөв буруу юу? Буруу гэж бодож байсан чи зөв ч байж магадгүй. Зүгээр л бусдаа таарахгүй байж магадгүй шүү дээ. Бусд нь буруу байгаад минийх зөв байгаа. Тэгээ таарахгүй болгоод би өөрийгөө буруутгаж харж бас магадгүй. Тэгэхээр энийг нөгөө юутай цензурлах вэ гэхээр бидний нөгөө ярьдаг мэдлэгтэй л цензурлах. Нөгөө шинжлэх ухааны үндэстэй судалгаан дээр чи ямар үр дүн гарцсан? Эрдэмтэд юу гэж үтсэн? Одоо аливаа процесс яаж явдаг, зөв тогтолж ам ёс нь ямар ингэдэг бүхэнтэй өөрийнхөө итгэл үнэмшлийг тулгаж хараад тэрнээс зөрж явал би энэ дээр буруу ойлгоод байгаа нэг засъя. Энэ бол харин би яг зөв ойлгосон байна гэж нөгөө итгэл үнэмшлээ бол нөгөө мэдлэгтэй харьцуулна. Яагаад мэдлэгтэй харьцуулж юм гэхээр ихэнхдээ бидний итгэл үнэмшил мэдлэг гэхээс илүү нөгөө мэдрэмж суурьтай бүрэлдэхсэн байна. Нөгөө хүүхэд наснаас эхлэж хангалттай боловсроогүй байж байгаа шүү дээ. Тэгэл тэр үедээс суудсан нөгөө дутуугийн мэдрэмж байдаг юм уу, өөртөө итгэлгүй байдал гэдэг юм уу, тэр олон мэдрэмжүүдээс ч үүдээд би бол ийм л хүн, бусад хүмүүс бол ердөө ингэдэг амьдрал бол тийм гэх мэтлэнгээр итгэцэн. Тэгэхээр мэдрэмж суурьтай бүрэлдэж байгаа итгэл үнэмшил нэг аюул нь мэдрэмж өөр хувьсамтгай байхгүй. Өнөөдөр дуртай зүйлдээ маргааш дургу болно. Өнөөдөр дургу байсан зүйлдээ маргааш дуртай хажуулж мэднэ. Тэгэхээр энэ хувьсамтгай тогтворгүй зүйлээс чинь үүдэж бий болж байгаа сэтгэл хөдлөлтүүнтэй холбоотой тэр
итгэл үнэмшил чинь өөрөө яг тухайн үед л хүчтэй төрсэн мэдрэмжтэй холбоотой бий болсон итгэл үнэмшил болохоос ш яг үнэн зөв гэд итгэл үнэмшил байх магадлал туйл юм баг. Тэгэхээр тэр мэдрэмж суурьтай бүрэлдсэн итгэл үнэмшлийг мэдлэгтэй харьцуулж засгал асуудал гэсэн. Ингэж олж харж нөгөө алдаатай байна уу, алдаагүй байна уу гэдгээ мэдлэгт сурал цацаамаар нөгөө ухамсар тархиа мэдлэгээр цэнэглэж ийж өсөх явцад мэдрэмж суурьтай бий болсон итгэл үнэмшлийг заснаа л гэсэн. Хүн юу бодон түүнийгаа дуудана те. Хүн яаж сэтгэн түүнийхээ дагуу амьдрна гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг хүмүүс ойлгохдоо би тэгвэл энэ бодлоо засыг гой сайхан бодох хэрэгтэй байна гэд бясалгалж яваа эсвэл шашин шүтээ гэдэг ч юм уу те. Нөгөө бодит биш зүйл рүү ингэж явж штэ. Сайхан юм бодвол биелнэ. Хүн бодлоор амьдрдаг юм а гэдэг зүйл яг шинжлэх ухааны үүднээс тархины хөгжил дээр бодит процессын дээр юу болоод байгаа юм бэ гэдэг талаар илүү тайлбарлаж өгвөл энийг ярихын өмнө нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй хэдэн тоо баримт. Жишээлбэл бидний бие махбодод хичнээн эс байдаг вэ гэдэг. Тэгсэн янз бүрийн үр дүн байдаг. Гэхдээ нийтлэхээр бол яг хөглөрөө ерөнхийдөө нас бид хүрсэн эрэгтэй хүний биед 37 триллион эс байдаг гинэ. Харин эмэгтэй хүнийхд бол нэг 30 орчим триллион. Тэгээд хүүхдийнхд бол 28 орчим триллион эс байдаг гэн. Асар их байгааз 28 их 80 гэсэн үг шүү дээ. Тэр олон эсүүд чинь 200 орчим дэд системд хуваагдаж ажилладаг гэнэ. Бие дотор. Одоо амьсгалын зам, хоол боловсруулах хэрэгтэн тий тулгуур эрхтний тогтолцоо, дааврын тогтолцоо ч гэм ингээд нөгөө системүүдэд хуваагдаж ажилладаг. Тэр 37 триллион эс чинь зөвхөн тархинаас ирэх сигналын дагуу ажилладаг. Тэгэхээр нөгөө тархин бүх эсийг чинь удирдахын тулд эхлээд энд шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхээр тэр шийдвэр чинь өөрөө гаргахын тулд мэдээлэл авна, мэдээлэл боловсруулж байгаа нь бодол болчиход байгаа шүү дээ. Тэгээ шийдвэр гаргасан шийдвэрийн дагуу одоо шил би хоёр гараа яг ярьж байхдаа хөдөлгөж байгаа нь тархин дотор айлд энэ шийдвэр гарцсан. Ярианда хүч өг гэл ингээл шийдвэр гарцсан учраас хийж байгаа байхгүй. Тэгэхээр нүдэ одоо зохио дээш нь доош нь буулгах энэ бүхэн чинь дахиад шийдвэр гарцсны дараа хийгдэж байгаа үйлдэл. Тархин одоо комд орсон гэж ярьдаг тархин ажиллагааг болсон хүмүүс бол юу нүдэ нээж хаах мэтгээл ямар ч үйлдэл хийж чадахгүй уран болчихдог шүү дээ. Тэгэхээр тархи бол өөрөө ингэж бидний бие махбодын удирдлагын үүргийг гүйцэтгэж чаддаг хэрэгтэн баггүй. Хүртгүүн 5 эрхнээр дамжиж байгаа мэдээллийг тархи өөр дээрээ хураагаад тэнд нь одоо харсан сонссон хоёр зүрх юм бол тэнд ямар алдаа гарав, ямар логик байна гэдэг ингээ нөгөө үнэн зөвийг хайх гэж явдаг юм л да. Тэгэхээр ийм өвөрмөц онцлогтой тархи гэдэг хэрэгтэн чинь бодит ертөнцтэй биечлэн харьцаж чаддаггүй учраас бодит ус хоёрыг ялгадаг юм байна. Зөвхөн нүдээр чихээр орж иж байгаа мэдээлэлд итгэнэ. Одоо монголчууд бол юу гэж ярьдаг вэ гэхээр худал үгийг 1000 давтвал үнэн болно. Энийний цааны юу байх вэ гэхээр мэдээллийн давтамжинд тархи итгэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгэнд бодит усыг ялгадаг юм бол тэр чинь зөв буруу гэж ялгахгүй, үнэн худлыг ч ялгахгүй, сайн муу гэж ялгахгүй болчихж байгаа. Тэгэхээр аль мэдээлэл ихэр нь тархи түүнд л итгэнэ. Сэтгэл судлал маань өөрөө хүний сэтгэц зан үйлийг судалдаг шинжилгээ ухаан шүү дээ. Сэтгэц гэх нөгөө тархи. Тийм учраас хүний өвчл сэтгэл судлалч бүр өссөн ч өсөөгүй чанартай байна. Сэтгэл зүйч хүн жишээлбэл тархины одоо тэр бүтэц үйл ажиллагааг ойлгохгүй мэдхгүйгээр хүнд зөвлөх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл тархи яаж ажиллаж байна? Тэр хүний тархи яаж ажиллаж байна? Тэгээд тэр ажиллаж байгаа нь үйл ажиллагаан дээр яаж илэрч зан үйл болоод байна гэдгийг л хослуулан судалж байгаа шүү дээ, тий. Тэгээ түрүү нөгөө юу өөрөө хэлжсэн тэрэн дээр бас аюу гой санаа байсан. Би ингээл чаднаа болно гэл ингээл итгэх юм бол болдог гэл ингээл ярьж штэ тий. За бас хоёр талтай. Зарим ийм төрлийн хүмүүс байдаг. Болно гэл зүгээр бодоол яваад идэх тий. Мөрөдөөл яваад. Юу ч хийдгүү. Хийхгүй бол хизээж бүтэхгүй. Тэнгүүдээ худлаа юм байна тий. Хүмүүс ингээл нэг айгүй өндөр албан тушаалт ч юм айгүй амжилтанд хөрөнгөд ингээ за болгон сүлтэй агараа ятэр гэл тий. Нөгөөдг нь болгон шүлээ шарваад ч тэр хүн хичээхгүй бол амжилтанд хүрэхгүй шүү дээ тий. Энэ нэг юм эн чинь ахаал нь алдаатай ихтгэл өмшл. Бүр явж орж баг мохорск юм шиг тий. Тэгэхээр би бодож итгэнгүүт миний даалд ухамсар энийг биелүүлдэг гэдэг бол бүр ерөөсөө үнэн шинжлэх ухаанч биш хандлага. Дээрээс нь тий сэтгэл судлал даалд ухамсар гэж ярьдаг ч гоо. Үйл ухамсарлахын төвшин гэж ярьдаг тий. Өөр дардаа зөнгийн инстинктийн төвшин. Тэгэхээр би өөрөө ингээ бодож мөрөөдөнгөө тэр даалд ухамсар биелүүлээд байгаа юм биш. Би бодож мөрөөдч
ийм тодорхой зорилгоо тавьснаар нөгөө ухамсарт тарих маань тэрий чинь ойлгож хүлээж аваад эн чи ийм хүсээ тэмүүлээд байгаа юм байна гэд тэгээ тэрнийхээ төлөө үйлдэл хийж тэгээ амжилтанд хүрэх тухай ярина. Одоо энэ дээр нэг юм манай монголчуудын нийтлэг удмын хараалт гэл те. Удам дамжсан хараалтаа. Нөгөө тал нэг эсвэл видеогоор тайлбарлаад байгаа гэхээр нөгөө альва зүйл удамшдаг. За эцэг нь архиудаг бол хүүхэд нь архиуд наач гэдэг ч юм уу те. Эсвэл өөрийнхөө бурууг намайг ээж аав ингэж төсгөцсөн. Манай ээж ийм байсан учраас манай аав ийм байсан учраас би ингэж төрсөн, ингэж өссөн. Гэт нөгөө нэг юм ууг нь тэнч нэг шашинлаг баар биш яг ийм шинжлэх ухааны талаас нь бодоод үзэхээр зарим нэгэн зүйл үнэхээр удамшдаг байх ингээд удамшдаг зүйлүүд байгаа шүү дээ ингээд дамжчихсан те. Гэтэл тэрийг ингээд тэр хүн буцаагаад шийдий, болиулъя, зогсоо гэхээсээ илүүтэйгээр шууд нөгөө өнгөрсөн юм руугаа буруугаа өгөөд өөрөөд нь хөрөгчийн дүр ингээд эсгээс суучдаг. Тэр энэ өөрөө бас нэг бүр маш том алдаатай ихтгэл үнэмшил байгаа даа байхгүй те. Өөрийгөө засъя гэж хүсэхгүй. Энэ бол угаасаа буруу тэнд байгаа. Нийгэм намайг юм болгоцсон гэдэг ч юм уу те. Манай аав ээж 90 онд ингээд бүгд арх уужсэн болохоор ингээд тэгээд ахын ч гэсэн ингээд арх ингээд архич юм болсон шүү дээ. Ингээд ингээд те. Энэ нэг юм одоо ёстой л бүр яайда яаж болохгүй нэг юм зүйлээс хүн өөрийгөө за болий. Би энэ юусоо л хохирчин майндтай байх болий. Гэт ингээд нэг гараад ирэх нэг энэ нэг гой нэг те одоо бүр асар том гэрэл асж байгаа юм шиг юм. Чөлөөлөгдсөн мэдрэмж авч байгаа юм шиг те. Энийг юу н ямар алхмаар яаж туулах уу гэдэг нэг тийм гой зөвлөгөө ч юм уу. Энэ хооронд юу болох уу ч гэдэг юм уу те. Яг үнэндээ тухайн хүүхэд хэн болох вэ гэдгийг хүсэн ч хүсээгөөч нөгөө эцэг ихтэй хүмүүжүүлж байгаа орчин яалтчгүй шууд болон шууд бусаар шийдчихдэг. Гэл нэг ухаан ороод ингэсэн чи би хараал хэлдэг те гадуур тэндэг болцсон. Гэтэл би энийг хүсээгүй гэд намайг зур анхаараагүй, намайг хайхраагүй. Тэгэл нэг юм над зан үл суучч. За окей энэ хүүхэд насан суудсан юм байна. Гэтэл би одоо ингээд ухамсартай болцсон, хэрхэн яаж амьдрахаа өөрөө шийдэх эрх чөлөөтэй болцсон. Энэ чигээрээ би амьдраад үнэхээр аз жаргалтай утга учиртай амьдрах чадах юм уу гэдгээ эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Үнэхэрийн хүсэхгүй байвал яг өөрөө чи хэлдгээр өдөр огчээс хөдөө үлдэхгүйгээр би өөрөө нэг засаж анзалж цоо шин хүн болох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл түрүү нөгөө өөрчлөгдөх гэдэг чинь ингээд ингэж хараад өөр хүн болж байгаа биш энэ чинь хуучин дадлыг шин дадлаар солих тухай асуудал шүү дээ. Хүн өөрийгөө буруутгадгүй дандаа зөвтгөхийг хичээж яадаг нөгөө амьд үлдэхэд хамгаалах механизм ажилладаг. Тэгээ бусдаас буруу хайдаг ямар нэгэн бурууг бусд руу өгдөг чинь өөрөө л нэг энд сэтгэл зүйн хувьд нэг амьд үлдэх гэдэг хичээгээд байгаа. Ууг нь бол зориг хэрэгтэй. Тэгжээ би энэ дээр үнэхээр алдсан байна. Миний буруу байжаа гэд хэлчих зориг хэрэгтэй. Тэгэх юм бол тарих нэгэнт өөрийнхөө алдааг хүлэмжшүүлсэн тарих түүнийг угаасаа бүр мөн чанар нь өөрөө тавтахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө гимээ хүлээн, буруугаа хүлээн, ёс зүйн хариуцлага хүлээн, алдаагаа хүлэмжшүүлнэ гэдэг бол уг нь хөгжөхөд маш чухал хэрэгтэй. Даанч бид нар чаддгүй ингээд өөрийгөө зөвтгсөөр хагаад нөгөө тарихаа өөгшүүлээд шүү дээ. Буруу итгэл үнэмшлээр сурлаад гараад байгаа буруу шийдвэрээ өөгшүүлж хамгаалж авчулцаар хагаад хөгжихгүй тэр чигээрээ дуусч байгаа байхгүй. Хоёрдугаар нь түрүүний тэр тарихч өөрөө нөгөө бодит хийсвэрл хоёрыг ялгадгүй учраас үнэн худлагч ялгадгүй гэж ярьсан. Яг энэтэй холбоотойгоор жаргал зовлоо хоёрыг ч ялгахгүй. Тэгэхээр нөгөө юу ямрыг ялгахгүй учраас нөгөө итгэл үнэмшил чинь алдаатай алдаагүйгээ ч ялгахгүй болж байна. Тэгээ жаргал зовлоо хоёрыг ялгадгүй. Энийг яагаад ярьж байгаа гэхээр энэ дээрээс үүдээд маш том асуудал гарна. Нэг жижигхэн асуудал туллаар зовлон гэтгэж байна. Энд дахиад алдаатай итгэл үнэмшилт. Дахиад нэг жижигхэн амьдралд жижигхэн бэрхшээл тархлаар дахиад зовлон гэтгэж байна. Тарих нэгэнд зовлон гэж итгэсэн бол тэгэл дуусаа. Зовлон гэж итгэсэн тарих зовлон гэж боддог зүйлтэйгээ нүүр тулахлаар гаргаж байгаа шийдвэр нь зовхол байхгүй. Тий, зовхол болж байгаа. Тарихны тэр нэг итгээд байгаа зүйлийг л маш зөвл суулгаж өгөхгүй бол ерөөсөө болохгүй. Тарих нэг итгүүл тэгэл дуусаа гэдгийг л ерөөсөө маш сайн ойлгох хэрэгтэй. Хин ч байсан. Далд ухамсар гэдэг байгаа чинь дахиад үүнтэй адилхан нөгөө монголчуудын хэрэглээд байгаа алдаатай итгэл үнэмшлэлээр суурилсан алдаатай нэр том явахгүй. Бүр англиар ярих далд ухамсар гэдэг үг англиар байхгүй шүү дээ, тий. Тэр үл ухамсарлгүй, дид ухамсар гэж 3 юм байна. Тэгэхээр ухамсарт өртөхгүйгээр бие махбодыг залаад байгаа тэр шийдвэр гаргаад байгаа мэдрэмж суурьтай тэр тархины үйл ажиллагаа гэж нөгөө дид ухамсар тэгээд үл ухамсарлгүй гэдэг хоёр төвшөнтэй бариад байгаа байхгүй юу? Тэнгүүд далд ухамсар гингүүт энэ үг цаашгаа хүмүүсийн алдаатай нэр томьёо хүмүүсийг ямар алдаатай итгэл үнэмшлэр хөтөлж ийн гэхээр далд гэдэг чинь нэг нууц юм байгаад шүү дээ. Тэгэхээр
Нууц байхлаа чинь түүнийг мэдчих юм бол амьдрал илүү хялбар, цаг хугацааг илүү хурдан хожоод хүсэж байгаа юмд хурдан хүрнэ гэдэг цаана давхар ийм сэтэл үүсгэж байгаа. Тэгээд тэр сэтэл үүсчихлээр хүмүүс яаж нөхлөөр тэр нууцыг мэдэх юм боддог. Тэгэл нууцыг мэдлээ бол хүссэндээ хүрлээгээд. Тэгэхээр энэ далд гэдэг үгнээс эхлээд ийм том гажууд болж байгаа. Үнэндээ бол ямар сайн тал далд ухамсарыг хүч, далд ухамсартайгаа ажиллах замаар хүссэн амьдралаа нөгөө манифест хийн гэдэг тийм татна гэдэг. Тийм ерөөсөө байхгүй шүү дээ. Одоо яг энэ сүүлийн үед маш их яваад байгаа байхгүй тий. Манифест, зөв бэлэг яг уу хэрэгтэй л чинь арга үйлдэл талаас. Гэхдээ энийг илүү гоё нэг юм шилжүүлэх ухаан талаар нь ойлгочих юм бол уг нь хүмүүс ганд аягүй ойлгомжтой юм шиг. Хүмүүс чинь нөгөө юм хялбар аргаар амьдрах их сонор. Тархичуур бас их залхуу хэрэгтэй. Аль болох нэг юм хийхгүйгээр л нэг юм олж ах. Тэгэхээр нөгөө тэр хэрэгцээ биш тэр хүсэл дээр нь зүгээр л тулгуурлаж нэгний бодож гаргаж ирсэн зүйл байна. Гэтэл үүндээ далд ухамсаар манифест хийх гэдэг юм ерөөсөө байхгүй. Биологийн талаас нь хараад үзэх юм бол энэ миний бие махбодыг гэсэн хэрэгтэй. Юу тэрээр том байшин сав мөнгө татах нь үтгэл би та хоёрыг биеийг ч удирдах чадахгүй. Яг л миний бие та хоёрын биеийг л удирдах. Тэгэхээр бусдыг удирдах чаддаг гэсэн бол амьдрал илүү хялбархан. Би бусдын биеийг удирдах юм хэлгэж шүү дээ. Тэ? За дээрэс нь нэг нотлоо бодлын хүч гэдэг үнэхээр байгаад хүмүүс ингээл нэг бодсон юм татдаг байх юм бол амар штэ. Бөөндөө нийлж сууж байгаа энэ улс орны их амархан болох. Ингээд дараа ингэж барьж байгаа. За тий. Тэр идээд байгаа идэхэ болоосаа. Тэ? Энэ хүний шунал нь багсаасаа гэсээр гал тэр хүн шундг болгох ч юм да тий. Тэгэхээр тийм боломж байхгүй. Тэр хүн шундггүй болох асуудал бол тэр хүний сэтгэлгээ хандлага итгэл үнэмшлийн асуудал. Тэгэхээр тийм байхгүй. Гол санаа нь яг үгээр тэр unconscious буюу үл ухамсарлахын төвшөнд тэр байгаа програм өөрөө их хүчтэй буюу ухамсарт баригддгүү, залагддгүү гэдэг чинь хүчтэй л байхгүй. Тэгээ subconscious буюу тэр дэд ухамсарт байгаа тэр програмчлал, тархины програмчлал эдгээр чинь өөрөө бид нар ухамсартаагаар олон дахин бодоод байхлаарэ ухамсар тарих, тэр сэтгэл хөдлөлийн тарих, тэр зөнгийн тарих гэсэн тархины 3 бүтэц доторх бүх програмууд нөгөө өдөрт гаргадаг 35,000 шийдвэрээ миний хүсэж байгаа зүйл рүү чиглэж гаргах боломж олно. Нэгэнт л тийшээ чиглэсэн боломж шийдвэрүүд гараад авах юм бол үйлдэлүүд түүнийг дагсан үйлдэл тийм. Тэгэхээр үйлдэл хийж байгаа тохиолдолд үр дүн гарна. Үл ухамсарлагдах төвшөндөө хүртэл бодол санаагаараа нөгөө хүсэж байгаа зүйлээ ингээд дахин давцааргаа суулгаж өгнө гэдэг маань ерөөсөл миний шийдвэр гаргалтууд тийшээ чиглэхэд л нөлөөлж байгаа. Шийдвэр гаргалт тийшээ чиглэх юм бол үйлдэл тийшээ чиглэнэ. Үйлдэл хийж байгаа цагт үр дүн гардаг буюу хэзээ нэг өдөр би нөгөө ингээд нэг замаа чиглүүлээд нь штэ. Тэгээ чиглүүлж явсаргаад нөгөө хүссэн юмд хүрсэн байдаг. Нэг Монгол оюут нөгөө Германд тэтгэлэг аваа явсан. Тэгсэн чинь дараа нь ярьжсэн байхгүй. Би бүр яг Штутгартт л сурыг гэж боддог. Бүр яг тэндээ тэтгэл авсан шүү. Энэ бол бүр гайхамшиг гэл тэ. Тэгээд хоёр ярилцж харсан чи applied-сэн сургуулиуд нь дандаа Штутгартт. Яг л өөрөө Штутгарт гэж хүсэж ирсэн учраас. Тэгэхээр бид нэр өөрсдөө тэр үйлдэлээ хийдэг гэдгийг л ерөөсөө мартчихлахгүй тэ. Тэгэхээр айгүй сонирхолтой нэг юм орж ирээд байна л да. За одоо энэ алдаатай ихтгэл үнэмшлээс болохын тулд яг хаанаас эхлэх ёстой вэ гэдэг юм. Тэгсэн чинь за ингээл жишээ авъя. За аав ээж хоёр манай гэр бүлийн хүмүүжил намайг ийм болгоцсон юм байна гингүүтээ гэрээсээ дайчих ёстой. Тэ. За Монгол улсын эдийн засаг ингээ намайг ийм болгоод ингээд би эх орноос цутаагаад үзий ядаад тэ энэ хүмүүс муухай гэд би явах ёстой юм уу? Одоо яадгийн эхнэр нөхөр намайг ийм болгочлаа гэж салаад явчих ёстой юм уу те эсвэл хүүхдээ орхих юм уу те хүүхдээ хаяа явчих юм уу гэд одоо өөрөөр хэлбэл намайг ийм байлгаад энэс болоод би ингэчлээ гэдгээ тэр хүн чинь нэг ойлгоод ирэхээр тэрнээсээ нэг юм салах ч юм уу хаяад явах бодол хамгийн түрүүнд ч юм уу орж ирэх баг. Гэтэл арай өөрөөр за болий би эднэрийг уучлалчээ хүлээгээд авчий гэд нөгөө те арай өөрөөр ингээд аргадах байдлаар ч юм уу те эхлэх ёстой юм уу. Надад ямар алдаатай итгэл үнэмшил суучваа гэдгийг яг ухамсартайгаар өөртөө ажиллаж ойлгох бол ер нь баг түрүүний цэцэн бэлгээлдгээр ухамсар тарих хөгжиж дууссаны дараа л тэгж ажиллах сайн нэг сэхээ ордог юм шиг байна. Тэрнээс өмнө хилээд ч ажиллахгүй ажиллаад ойлгохгүй те ойлгоод үйлдэхгүй гэж ойлгоод үйлдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр 25 наснаас хойш тэр чадамж нь өснө. Нэгэнд тэгж олж харсан бол зугцснаар асуудал шийдэгдэхгүй. Яг тэгэхээр алдаатай итгэл үнэмшил миний дотор байгаа шүү дээ. Миний хажууд ш. Би зугатаад тэр чинь надтай цуг явна. Тэгэхээр тэр надад тэрийг суулгасан хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй байгаа. Суулгаснаач мэдэхгүй албаар биш шүү дээ. Тэгэхээр тэндээс зугатаад өөрчлөгдөх гэж байхгүй харин
өөртөө ажилласнаар л түүнийг өөрчлөх боломжтой. Жишээ нь хүмүүс бол одоо хүн болгон суудсан нэг алдаатай итгэл үнэмшил нь юу гэдэг вэ? Жаргалын тухай ойлголт байна. Жаргамаар шүү дээ. Хүн болго аз жаргалтай амьдрах хүсэж байгаа шүү дээ. Гэтэл аз жаргалын талаарх ойлголт нь итгэл үнэмшил нь алдаатай. Юуг аз жаргал гэдэг юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэл хүмүүс гоё ярина л да. Эрүүл, саруул, элэг бүтэн, өргөө, өвчнгөө байх нь аз жаргал гэдэг. Тэгээ аз жаргамаар байна гэдэг байгаа юм. Тэгээ аз жаргал гэж юу юм гэхээр тэрийг хэлж байгаа юм. Тэгээд өдөр тутамдаа хийдэг үйлдэл нь болохоор хүсэл нь тэнд байгаа шүү дээ. Хийдэг үйлдэл нь болохоор өдөр болгон кола уугаад junk food идэх болохоор нөгөө эрүүл байх боломжтой юм уу? Өвчнгөө байх боломжтой юм уу? Тэгээ хамгийн сүүлд гарсан утас нь хэрглэж болоод хахад хамгийн сүүлийн гоё утас авах гээд өр тавьж байгаа нөгөө өргөө байх жаргал нь муу юм уу те? Илэг бүтэн байхын жаргал гэчээд гэр бүлэрээ илүү бүтэн байгаа аав ээжигээч хайхрахгүй, үр хүүхдээч тоохгүй цаг гарахгүй байгаа нь одоо нөгөө юу юм бо? Жаргал нь муу юм уу? Тэгэхээр тэгэл дандаа байхгүй болсон харамсдаг. Тэгэхээр нөгөө хүсэл, үйлдэл хоёр нь зөрчилдөөд тэр нь яг хөглөрэ таашаалыг жаргал гэж итгээд таашаалаа өнөөс гүгээд алдаа гаргаад байхгүй. Тэгэхээр итгэл үнэмшилтээр яг хөглөрэ ганц л амьдарч байгаа хэвээр ингэж тултлан амьдран гэл нөгөө дандаа таашаалын өнөөс гүгээд тэрийгэ жаргал гэж юм дүүрээд байгаа. Тэгэхээр нөгөө байгаагаа үнэлж эхлээд өөрийгөө хайрлах, хажуутгаа хайрлах, тэгээд амьдралаа хайрлахаас ихсүүл ингээл нөгөө байгаагаа хайрлахаас нөгөө жаргалтай байх сэтгэл зүйн эхэлдэг юм байна л да. Тэгэхээр энэ чинь дахиад жаргалын талаарх алдаатай итгэл үнэмшлээс ч үүдсэн юмнууд. Ингээл амьдралаа бүр шавартай утгаад байгаа байхгүй. Зүгтжил таарах гэдээсэн шүү дээ. Зүгтгаар нөгөө алдаатай итгэл үнэмшил надтай юм чи би бүр Африкт очисон ч арайг зүгтж байгаа л ингэс чи ахаал надтай байж өглөөс ирсэн чи те. За тэгэхээр зүгтж бол шийдэхгүй маань. А гэхдээ үнэхээр ингээд нөгөө дэрэгт чинь ингээд алдаатай итгэл үнэмшил чинь бүр ингээд тавтаад нүдээд те бүр ингээд чамайг бүр тэрэндээ дахин итгэх хэмжээнд нөлөөлж байгаа тийм орчноос хэрвээ холдож болдог бол холдохноос зөв. Өөрөөр хэлбэл тэр чинь зүгтж байгаа биш асуудлыг шийдэж штэ те. Ер нь бол ингэдэж монголчуудын ярьдаг нэг уулсны орон дээр ураг садангийн холонд ирэхчээр. Тэгэл өхөн хөхтлээ зуурлаад ах нөр утгагүй л да 25 нас хүрсэн бол бие дагаад угаасаа явах л ёстой. Яг тэгвэл ухамсар тарих хөгжцөө одоо өөрийнхөө шийдвэрийн өмнө өөрөө хариуцлах чадвартай болж байгаа. Нэг л тохиолдолд бол орхиж явах хэрэгтэй. Тэр нь яг хөглөрэ мэдээд хийгээд байгаа тохиолдол. Тэр нь бол нэг өгөр бол манипуляц тийм манипуляц гэр бүлийн хүчирхийллийн асуудал тийм хүмүүс бас байдаг штэ. Яг тэгэхээр явуулчвал миний нөгөө зориод байгаа юм маань бүтгээ очаа. Тэгээд би тэр хүнийг хажуудаа байлгаж иж ямар нэгэн байдлаар уйжиж би одоо юу гэдэг гар хөлийнхөө зур заргаж гэх юм уу наацах юм чинь тийм биш. Яг тийм зориудын тэр хүнийг угаасаа хүн бол төрснийхэн төлөө өөрийнхөө амьдрах өөрөө шийдвэрх боломжийг олохгүй зөвхөн өөрийнхөө эрх ашигын төлөө хажуудаа уйж байрж байгаа. Тэгээд тэрнийхээ төлөө манипуляц хийж алдаатай итгэл үнэмшил суулгаад чи угаасаа инхийн төлөө төрцөн гэж байгаа тохиолдол одоо орхио явах зүг шүү дээ. Ингээ айгүй гоё ингээд бүр задлаад ярихаар маш сонирхолтой. Тэгээд үдсэн хүмүүст маань маш гоё юм шинжлэх ухааны хийгээд бас гоё юм маш гоё юм тархины бүр юм хөгжил дараа нь баг ингээд гэртээ нэвтрүүлгийн дараа тархитайгаа бүр ингээд ажиллаж үзмээр санагдах байх хүмүүс нэрээ яагаад гэвэл нөгөө бичдэг те яас юм бол ийс юм бол гэдэг ингээд мөнх шаргалт 2017 оноос ч илүү нэг эмэгтэйтэй ажиллаж байгаа. Одоо нэгсэндээ тэр бол өөрөө сайн дураараа туршигдж байгаа гэсэн үг те. Тэгээ туршигдна гэж бид нар ямар юм ингээд цоолоод болоод тийш сэтгэл зүйн алдаатай итгэл үнэмшлийг засаж байгаа. Ер нь бол үнэхээр ингээд амьдралын чанараа сайжруулъя, гоё амьдрья, бусдад төвөггүй бай, нийгэмдээ хэрэгтэй бай, алдаатай итгэл үнэмшлийг засъя гэвэл чадвал эртгэн л эхлэх хэрэгтэй юм билээ. Яагаад гэвэл маш их хугацаа орж байна. Одоо хэдэн жил болчихв? Олон жил болчихлоо. Бараг 6 тий. Үнэхээр гоё өөрчлөлт гарч байгаа. Ямар ч гэсэн болдсон байна гэдгийг бол харсан. Яаж засагддгийм байна. Гол нь хүн өөрөө маш өөрөө хүсэх хэрэгтэй, хичээх хэрэгтэй. Тэгээд одоо өөртөө тасралтгүй ажиллах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө хэн ч шийдгээ эхлээд хүлээн зөвшөөрнө. Тэ? Үнэхээр амар өвдөлттэй шүү дээ. Гэтэ тэр үнэхээр зэрэгтэй юм битээ. Аюу гой алж байгаа. Тэгэхээр үнэхээр хүсэж байгаа л эртлэх хэл. Ядчил нэг жилийн өмнө ч гэсэн айтайхан гой сайхан амьдралыг мэдэрнэ гэдэг чинь аюу чухал шүү дээ, тэ? Явж сэтгэл гэдэг бол тэр итгэлийн цуглуулга буюу belief system өөрөө сэтгэлийг тодорхойлоод байгаа байхгүй юу? Тэр сэтгэлийг засна гэдэг бол итгэлийг засах тухай асуудал. Гэж бит хоёр сүлд надад дүгнж байгаа. Энэ олон засагдахад сэтгэл сэргээд байгаа байхгүй юу?
Өөстө зовж ийн гэж бодсон чинь зүгээр бэрхшээл төдий байсан юм шүү дээ. Нөгөө итгэл нь өөрчлөгдөд гэл сэргээл эхэлж байгаа. Ямар сандаа нэг залуу бүр ингээд бизнесэнд борцоо уйлаа сууж байсан чинь энэ кейс нөгөө Америк кейс ахгүй гэсэн чинь нэг тэр бомтон хөгшин хажуугаар нь салхилж явж байгаад хараад чи яагаад ингээд шаналцсан байгаа асуусан чинь нөгөө хамгийн зовлон ажилдаа ингээд бүтгэхэд амжилт өрөөсө утга алга гэд гэсэн нөгөө уг нь сонсож часнаа. Галаа санаа алдаад гэсэн. Хэрвээ болдгсон бол өөртөө байгаа бүх хөрөнгөө чамд өгөөд чиний залуу насыг алдаатай чинь цугуудалж авах байсан гэж. Тэгсэн чинь нөгөө залууг болохоор донг гэж утсан. Надад хамгийн үнцэнтэй залуу нас байгаа юм биш. Тэр хугацаа бай. Боломж байна. Тэгэхээр тэр чинь яг тэр хүм хүчит итгэл нь өөрчлөж байгаа. Бүх юм дуусна гэж хэлсэн бол үгүй хамгийн үнцэнтэй зүйл нь байгаа нэг дэ ойлгоод хэлэнгүүт сэргээл дахиад бизнес эхнээс нь эхлүүлэх зориг орж байгаа юм. Яг таны мэтгээд суурьсан мэдлэг суурьтай шинжлэх ухаанчаар ухамсарлаж бүр ингээд одоо инсайт явагдана гэж байгаа шүү дээ. Ухаарал явах замаар тэр өөрчлөлт хийгдэж байгаа. За. Өнөөдрийн сэдэв маш гоё сэдэв. Нэг бүр ингээд задлаад ингээд яриа сомоод бүр санагдаад байна. Яалт ч вифер маань ингээд цагтаа учраас бүр үнэхээр дотроос ингээд бүр баяр жаргал төрөөд өөрийгөө би басан сая нэвтрүүлгийн туршид ингээд бодлоо л за би энэ нэр ингэж болох юм. Би энэ өөртөө ингэж ажиллаад байгаа. Тэр нь жаахан буруу юм ингээд үзье гэдэг ч юм уу те. Маш гоё урам зориг авлаа. Тэгээ манай нэвтрүүлэгтэй хамтардаг элит гэж цэцгийн дэлгүүр байдаг. Нэвтрүүлгийн дэмжиж ажиллагч элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг элит цэцгийн дэлгүүрээс. За ингээд нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж маш гоё сэдвээр ингээд гоё нээлттэй чөлөөтэй дэлгэрэнгүй ярилцаж одоо үзэгч түмэндээ маш гоё мэдлэг хуваалцсан та хоёртаа маш их баярлалаа. Та хоёрын цаашдын ажилд маш өндрөөс өндөртэй амжилт хүсье. Сүүлийн нэг үгийг хэлчихье. Яаж байгаа гэхээр сая одоо нэвтрүүлгийн туршид бас нөгөө үнэн гэж бодож исэн зүйлүүд нь худлаа. Зөв гэж бодож исэн зүйл нь буруу болоод ингээд үзэж байгаа хүмүүс бас тийм зөрчил мэдээж явагдана тий. Гэхдээ яригдж байгаа зүйлс дандаа шинжлэх ухааны үндэс суурьтай учраас тэрэн дээр одоо бити ингэж эмзэглээж өөрийгөө буруутгаж тий гэж хүлээж аваарэ. Ягдвал энд бол дандаа мэдлэг яригдсан шүү. Өөрийгөө өөр өнцгөөс харж сурах нь таны өсөлтийн эхлэл юм. Та өөрийнхөө итгэл үнэмшил болон бодолд шүүлтүртэй хандаж шаардлагатай бол шинчилж сураарай. За дараагийн доор хүртэл түр баяртай.